аав нь хүүдэн үлгэр ярьж өгье. Эрдүрүүдийн цаг тийм гинэ. Цуутын цагаагчгүй солгон зоогор унага 72 ижил сүрэг дархан хул азрагтайгаан үзэгсэлэнд ногоон хөндөдөө мэдээжлэн бэлждэг байжээ. Гэтэл нэгэн зун үзэгсэлэнд ногоон хөндөй өргөн тал нутагт нь ган гажиг болж бүс ногоо ургасангүй. Тэгэхээр нь цуутын цагаагчгүй 72 ижил сүрэг дархан хул азрагтайгаан хамт нутгаасаа гарч 3 жилийн газар өвсний шимийнхөө алсын аянд гарчээ. Тэгж явсаар тэд өвс ногоо төгшөрсөн үзэгсэлэнд нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар ундаалж өвсний сайхныг идэж хужирын сайныг 7 хөөцөлтөнд тоглодог байлаа. Гэтэл тэрхүү голын хөвөн дээр галууны 7 өндөг байсныг сүргийнхэн мэдэлгүй хаг гიშ гэж орхижээ. Тэр даруйда цуутын цагаагчгүй 72 ижил сүрэг дархан хул азаргандаа ийм нэгэн сануулга өгчээ. Одоо эндээс явцгаая. Бид хүний нутагт дураараа ирж 7 цагаан өндгийг нь гიშгэлэн хөнөөлөө. Тиймээс энэ нутгийнхан биднийг одоо байснаа гэж үзэх болно. Тун удахгүй өглөөний мандах нарнаар шуван сүрэг ирээд биднийг довтлон хөнөөх болно гэв. Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагчгүйний үгэнд орлоггүй бяцхан шуудыг басамжлан доогөлсоор зугаа зинглэн үргэлжлүүлжээ. Гэтэл маргааш нь өглөөний урагтын улаан нарнаар үнэхээр шуван сүрэг ирж цуутын цагаагчгүйний 72 ижил дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ. Ганцхан цуутын цагаагчгүй л соломон цохор унагтайгаан амин гарan зугтааж. Гэвч орсож бухимдсан шуван сүрэг ихвэр хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлох хоон зогсоосонгүй. Ингэсээр тэдний байлдах сум нь цөөрч зөвхөн нэг талаас нь харван довтлох болов. Хой талаас нь довтлох цуутын цагаагчгүй унагаан урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унагаан хой талдаа авч хамгаалжээ. Бухимдж уралсан шуван сүрэг дахин газрын доод талаар довтлогон харавхад хүү унага газрын дээд талд гарган хамгаал. Чанга дээрээс нь дайран довтлоход унагаан дороон оруулан хамгаалжээ. Ингэсээр шуван сүрэгч залхаж ядраад сум зэвсгэн элэгдэж дуусаад цуутын цагаагчгүй унахтай хамт орхиод буцжээ. Солон цохор унага эсэм минь давж үлдсэн цуутын цагаагчгүй 3 жилийн цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг шөнөөр сараар төвчлэн яв. Гэтэл нэгэн өдөр солон цохор унага ээжээсээ Ээжээ таны биер нэг сарайж сэрийсэн их зүйл чинь юу хэлээ гэж асууж гин. Цуутын цагаагчгүй хариуд нь харган будтай давааг давхад шивээ үзүүртэй өвсөл наалдаа үсттэй гэв. Гэтэл унага дахиад л ээжээ таны биес оргилж урсаад байгаа улаан юм юу вэ гэж асуув. Хариуд нь цуутын цагаагчгүй зостын улаан даваагаар давхад зосонд бодогдсон улаан шавар наалдаа үсттэй гэжээ. Хэсэг явж байгаад унага дахиад л Ээжээ товгор явдалтай тэгшхэн цагаан хөл чинь юунд солбиж гуваад байгаа юм бэ гэв. Хүм газрын хол усны уртад ядраад тэр үсттэй гэв. Ийхүү явсаар тэд нутгийн захад иржээ. Энэ үеэр цуутын цагаагчгүй шуван сүргийн довтлогоноос олдсон шархаан даахгүй удалгүй нас нөхчихнө гэдгээ ойлгоод сүүлчийн удаа унагандаа захиас үг хэлжээ. За хүм арга газраар битгий яваарай. Шуурга ихтэй учраас чон эригээд байдаг юм шүү. Өөр газар унтаж яваарай. Нөмөртэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхнөхөө ирээд явуулдаггүй. Тиймээс араар нь тойроод гарч байгаарай. Нүүсэн айлын буурин дээр битгий хоноглоорой. Зүү тэвэн шорлоод цоо хатгахч гэж мэднэ. Дараа нь цолмон цоохор унаг айлын үүдээр гарч яваад хүүхдэд ноолж
хойд хөөгдөн зүтгэж. Үүнээс хойш тэр айлын ар талаар нь сэмхэн тойрч гардаг бол ижил сүргийнхэн өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрэн усыг уухаж. Олон адууны сүлд орж яваад нэгэн удаа эзэнхэн зодуулж нүдүүлэн золтой л бэрдэж гинтсэн. Тэгэхээр нунага нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшөглөж тэрч алчих гээд амар заяа үзүүлсэнгүй. Ингээд унаг ээжийнхэн үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхэн захт нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулал ижил сүргтэн өшөглүүлэл өвсний шимийг идэж ая таваараа явах болжээ. Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсоор унаг толгоогоор он тоглож тоосноос босгосаар 3 жилийн нүүр үзв. Цолмон цоохрунаг ачид ихийнхэн булшин дээр очих болсон цагийг мэдээг газрын холыг тэмцэн зүтгэсээр зорин иржээ. Гэтэл унсан газар нь балбурм ургасан байлаа. Түүнийг нь идээд нарлан тонгочж байтал нэгэн мэрэгэн хүн таарлажээ. Тэр хүү унгнаас "Чи миний хүлэг мөн үү?" хэмээн асуув. Хариуд нь унаг "Чи миний эзэн мөн үү?" хэмээн асуужээ. Хүү "Би чиний эзэн мөн билээ" гэхэд унаг "Тэгвэл чи намайг барьж ав. Тэгээд уулыг тал болтол, талыг там болтол босгоё гэв. Тэгээд уулыг тал болтол, талыг там болтол босгосон унгыг номготгож ав. Ингэж эзэн нь мороо таних, морин эзнээ таньсаар унаг ай хаюулгүй амар сайхан даан жаргажээ.